Сайн байцгаана үзэгчдээ. Ухаалаг санхүү тэл сэтгүүлийн шинэ дугаар эхэлж байна. Иргэн баян бол улс баян. Улс баян бол иргэн баян гэдэг үг бий. Үнэхээр иргэн бүр санхүүгийн мэдлэгтэй, зөв дадалтай. Ирээдүйдээ хөрөнгө оруулах чадвал улс орон хөгжин дэвжих нь гарцаагүй. Тэл сэтгүүлийн өнөөдрийн дугаараар бид таны өдөр тутмын амьдралд хэрэг болох санхүүгийн зөвлөмж, бодит туршлага, амжилтын түүхүүдийг хуваалцаж, санхүүгээ хэрхэн зөв өдөрт гаргахыг үзэгч та бүхэнд хүргэх болно. Ингээд нэвтрүүлгийн уламжлал ёсоор санхүүгийн сайн түүх булангаар эхлэх болно. Улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд хувийн хвшлийн гүйцэтгэх үүрэг оролцоо жилээс жилд өсөн нэмэгцээр байна. Өнөөдөр тэд 1 сая гаруй ажлын байрыг бий болгож, дотоодын нийт бүтээгдэхүүний 75%, улсын төсвийн орлогын 80 орчим хувийг бүрдүүлж байгаа нь хувийн хвшлийн бодит хувь нэмрийг тод харуулж байна. Энэ өсөлт хөгжлийн нэгэн тод жишээ нь санхүүгийн сахилга баттай хөдөлмөрч зангаар өрхийн үйлдвэрлэлээ амжилттай эхлүүлсэн Баасан дөржийн түүх бөгөөд түүнийг энэ удаагийн санхүүгийн сайн түүх болондоо онцлон хүргэж байна. 12 оноос хойш ер нь ингээд цахим ертөнцийн сошиал маршал ер нь идэвхтэй өрнөд тэгээд цахим ертөнцийн дээр ер нь өөрийнхөө одоо энэ брендийн хувцснуудыг тавьж манай бас нэг торгоны зам худалдааны төвөж ер нь томоохон одоо энэ дээл Монгол хувцсны салбартаа энэ томоохон бас нэг найз нөхдөдтэй болоод тэднийхээ бас дээл хувцсыг ингэж үйлдвэрлэж ингэж олон нийтэд хэрэглэгчд хурж эхэлсэн ер нь бол анх одоо ингээл хүүхдийн хантаа зарлал эхэлж хийжсэн да. Өдөрт ингээл нэг ширхгийг хийгээл тэгээл одоо нөхөр ажилласаа ирээл ингээ урамшуулахаар өстө болж байгаа юм ингээл маргааш ч юм уу нөгөөдөр ингээ 2 ширхгээр хийдэгс аахгүй. Тэгээ сүлдээ ингээ өргөжөөд юм олон болгоод тэг яхаа энийг борлуулахдаа бид хоёр ингээ юуны нарантуулцах энийг ихчдэр очиод ингээ юмаа үзүүлсэн аахгүй. Тэгсэн чинь өстө хөөрхөн миний дэ аваад иргээд тэг би авчиж өгдөг байлаа. Тэгээд тэр ихч маань 15,000 төгрөгөөр борлуулад тэгээд надад 10,000 төгрөг би энэ бүтээгдэхүүнийг хийхэд тэр үед би яг 5,000 төгрөгөөр яг нэг юм жижиг хүүхдийнхаа юм материал ингээд сонгож авдаг гэсэн аахгүй. Манай ээж ойдог л доо. Тэгээд ээжигээ харжгаад яг миний хүү ингэж хийгэрэй гэж заагаагүй ч гэсэндээ ингэж хүн сурцсан байт юм бэл. Би тэрийг яаж мэдсэнгээр хоёр хүүхд маань ялах тийм нэг гэрт байдаг хүн чи ахтай тэгээд юу хийх вэ гэж бодоод би нэр чадчих юмсан энэ тэгэл хийгээд эхэлсэн мэт шүү дээ. Зээл бол авч байгаагүй бит хоёр. Зүгээр ойдлынхаа машиныг болохоор бит хоёр хоёлаа ярьж агаад тэр үед нөгөө нэг гэрлэхээр нэг 500,000 төгрөг өгдөг гэсэн л да. Тэгээ бит хоёр яг тал мөнгөөр нөхрийн жолооны курс сургаад тэгээд үлдсэн 250,000 төгрөгийг хадгалж агаад тэгээд хүүхдээ 21,000 төгрөг өгдөг гэсэн тэр үед. Тэгээд тэрийг нэмрэлж аваад яг 340,000 төгрөгөөр бит хоёр бүх мөнгөө шавхаад олимпиш авч байгаа байхгүй. Тэгэл хоёулаа ер нь багаар юм аагаал. Гэхдээ бит хоёр бол энэ ойдлын юу гэхлээр бол нэлээд амжилттай байсан. Бит хоёр санхүүгийн тал дээр бол маш чамаа үйдэг гэсэн шүү дээ. 7 хоногт нэг тэдэн төгрөгийг би бараг бичдэг гэсэн. Ямар сандал надад нэг юм дэвтэр өгөх байхгүй. Өнөөдөр манад хоёр ах маань ирлээ. Би тэдэнд хөргөөр юм авчижээ гэж бичсэн тийм дэвтэр өгөх байхгүй. Тэгэхээр яхан мөнгөө олоо цалин ороод ирнэ. Цалин орохоос байрныхаа төлбөрийг болно. Тэгэл өөрийнхөө зардлын юмнуудыг яаж гал тэгэл ер нь болж өгөл мөнгөө ингэ цааш нь хийгээл идэгсэн. Тэгээ сүүлдээ болон яхан ингэ үйл ажиллагаа яваал болоод тэгээ хоёулаа нэг газар авъя гэд газар аваад байшин бариад тэгээд тэрийг бол зээлээр авсан юм бит хоёр. 7 жилийн хугацаатай 24 сая төгрөг аваад тэгээд тэрийг бас яг энэ ойдлынхаа явгаар тэгээд манай хүн ажиллаа хийгээл цалин ирнэ цалингаа ирэхээр бит хоёр цалиндаа хүрдэггүй байсан. Шууд алт хийчихдэгсэн. Тэгээд ойсон юмныхаа хөлсөөр гэрийнхаа юмнуудыг болон бүх зардууд яг сүулдэ ойсон юмныхаа хөлс маань илүү гардаг байсан. Тэгээд бит хоёр яг сая төгрөг гэдэгсэн аахгүй. Тэгж бит хоёр 7 жилийн хугацаатай 24 сая төгрөг авангуудаа 3 жил яг хагастай төлөд тусгасан мэт. За яг 100% гэж бодоход бит хоёр 40% нь яг буцаагаад ингэ материалтаа зарчдаг. Тэрнээс 30%-ийг нь юу руу хийчдэг. Одоо данс руугаа. Тэгээ үлдснээр нь болт юм аа болт яа гэжсэн хэрэглэнийхэн зардлыг
дэвтэр нь яг яанда хоёлаа нэг хар хорин худалдааны төв дээр лангуутай болоод тэгээ бас хажуугаар нь бас бараамаараа татал янз бүрээр л үзэж ийн л да. Тэгээ одоо бол болж байна. Манай хүн болохоор борлуулалт хариуцдаг. Тэгэл ер нь бол сүүлийн үед баг надаас дээр материалыг мэддэг болсон. Одоо тэгэл гэр бүлээр л тослоо шүү дээ. Одоо энэ үндэсний баяр наадам, цагаан сар одоо юу гэдэг нь те иймэрхүү захиалга ихтэй үед бүгдээрээ тослно. Хүүхдүүд одоо бүгдээрээ ингээл хөргөлт хийх ажлууд аягүй их байдаг. Тэгэл эндүүдх наах те захиалга авах, хэмжээ авах гэл ер нь бүгдийг сурж байна дөө. Яг ингээ бүр багаас нь тэгэж чадна гэл ер нь тэгэл тууштай левел хүн ер нь юмд хүрх юм л гэж бодож байгаа. Тууштай ахын чухал бэрхшээл бол зөндөө байгаа шүү дээ. Хоёлын ажил хэцүү. Амар хичээж гүшин толгой өвдөн асуудал амар их байгаа. Тэгэл тэр бүхнээс давна шүү дээ. Гэхдээ гоё ажил би дуртай. Өдөр бүрийн орлого, зарлагаа нарийн тэмдэглэн, өрхийн төсвөө чанад хянаж чадсан тэдний хичээл зүтгэл өнөөдөр бодит үр дүнгээ өгч, залуу усуудын өрхийн үйлдвэрлэл жилээс жилд өргөжин хэлсээр байна. За санхүүгийн сайн түүх улаангаараа бид санхүүгийн мэдлэг зөв дадалтай байх нь таны амьдралд ямар том үр дүнтэй мөн нөлөөллийг авчирдаг вэ гэдгийг хүрхийг зорддог лээ. За ингээд үргэлжлүүлээд үзэгч та бүхэндээ бид хөдөө аж ахуй их сургуулийн эдийн засаг бизнесийн сургуулийн багш Ариун Болдыг урьж ярилцах гэж байна. За сайн байна уу? Сайн байна уу? За бид өнөөдөр ярилцах сэдэв бол зээл гэж юу юм бэ гэдэг энэ ерөнхий ойлголтыг бүр илүү тодорхой энгийн байдлаар яриа гэж бодсон. За тийм учраас зээл гэж юу вэ? За зээл гэдэг маань ер нь бол ийм санхүүжилтийн хэлбэр. Тэгэхээр зээлийг бизнесийн үйл ажиллагаанд бол үйл ажиллагаа өргөжүүлэх, хөгжүүлэх, сайжруулах. За хувь хүмүүс бол өөрийн одоо орлогоосоо давсан хэрэгцээг одоо санхүүжүүлэх зорилгоор бол зээлийг авч ашигладаг. За зээл маань өөрөө одоо зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хооронд үүсдэг харилцаа гэж ингэж үздэг ба. Энэ үүднээсээ тайлбарлал бид нар зээлийг зээлдэгчийн талаас нь болон зээлдүүлэгчийн талаас нь авч үзэж болно гэсэн. Тэгэхээр зээлдэгч буюу нөө зээл авж байгаа талаас харах юм бол нөө үйл ажиллагаа өргөжүүлэх, дотроо хэрэгцээгээ хангах зорилгоор авж байгаа санхүүжилт гэж харж болох бол зээлдүүлэгч буюу одоо банк санхүүгийн байгууллагын талаас аваад үзвэл энэ маань ашиг олох зорилгоор одоо санал болгож байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь нэг төрөл байгаа. Хувийн талаасаа зээлийг ингээд тайлбарлавал таны одоо орлого хүрэлцэхгүй байгаа тодорхой юм хэрэгцээг банк санхүүгийн байгууллагын зүгээс тодорхой нөхцөлийн дагуу одоо авч ашиглаад ирээдүйд түүнийгээ тодорхой хүүгийн хамт буцаан төлж байгааг бол бид зээл гэж ойлгодог байгаа. За хүмүүсийн дунд хамгийн зээлтэй холбоотой гаргадаг түгээмэл алдаа юу гэдэг бол юун дээр анхаарах хэрэгтэй байдаг юм бэ? За ер нь ингээд нийтлэг хэд хэдэн алдаа гаргаж ийн гэж анзаарагддаг. За хамгийн эхлээд өөрийнхөө санхүүгийн нөхцөл байдлыг үнэлэхгүйгээр зээл авч ийн. Зээлийн худалдаа авалтуудыг маш их хийж ийн. Тэгэхээр санхүүгийн нөхцөл байдлаа үнэлнэ гэдэг маань юу хэлдэг вэ гэхээр тухайн сарын орлого маань хэд байгаа вэ? За би одоо орлогоороо тухайн сард хэдийн хэмжээний зардал гардаг вэ? Орлогоос маань те зардлаа санхүүжүүлээд цаана үлддэг байлгүй гэх мэтчлэнгээр нөгөө санхүүгийнхаа нөхцөл байдлыг үнэлж үзээд өвөндөө одоо тохирсон байдлаар одоо зээлийн худалдаа авалтуудыг хийвэл илүү одоо тохиромжтой гэж ингэж үздэг байгаа. За мөн одоо зээлийн мөн чанарыг сайн одоо ойлгохгүйгээсээ болоод одоо буруу одоо зээлийн одоо шийдвэр гаргах гэдэг ч юм уу. Угтаа бол юу вэ гэхээр зээл гэдэг маань таны ирээдүйн одоо орлого, ирээдүйд хэрэглэх мөнгийг чинь цаг хугацааны хувьд л одоо урьдчилаад буюу одоо авч ашиглаад дээр нь нэмээд нөгөө хүүгийн төлбөр төлж ашиглаж байгаа гэдгийг маш сайн одоо иргэд маань ойлгочих юм бол альва одоо нэг зээлийн худалдаа авалт хийхдээ зээл авах эсэхээ шийдвэрлэхдээ маш сайн нухацтай юм бодно гэж үзэж байгаа. За мөн одоо зээлийг одоо өөрийг өөрөөр одоо дарах ийм орлого бас хийгээд байна гэж анзаарэгддэг. За энэ маань одоо ингээд сүүлийн үед маш их одоо олон төрлийн зээлийн аппликейшнуд бол нэвтрээд байгаа шүү дээ зах зээл дээр. Тэгэхээр энэ аппликейшны хэрэглээтэй бол холбоотойгоор анзаарагдаад байгаа. Хүмүүс маань нэг төрлийн одоо аппликейшнээс зээл аваад тухайн зээлийгээ одоо дахиад өөр нэг төрлийн аппликейшнээс зээл авах байдлаар ингэж хааж байгаа нь өөрөө тухайн үнийг хоримтлагцаар агаад өрийн дарамтанд өрийн циклд оруулах ийм нөхцөлийг бол бүрдүүлж байгаа. За мөн түүнчлэн бас нэг гараад байгаа нийтлэг алдаа нь төлбөрийн ачааллыг хэд одоо баг байлгахыг хүсээд идэг. Тэгэхээр угтаа бол юу гэж бодох ёстой вэ гэхээр зээл авч байгаа тохиолдолд та одоо хугацаа уртсах тусам таны төлж байгаа тэр хүүгийн төлбөрийн хэмжээ чинь нэмэгдэнэ гэдгийг бол анхаарч үзэх ёстой. Тэгэхгүйгээр иргэд маань за сард айл болох бага дүнгээр л төлөхөөр хугацааг нь ингээд
зээл авах хэрэгтэй байна гэдэг тийм. Тэгэхээр энэ дээр нөгөө нийт төлж байгаа таны төлбөр маань нэмэгдээд байгаа шүү гэдгийг маш сайн одоо анхаарч үзэх хэрэгтэй байдаг. Яг үнэ хүмүүсийн хувьд яг гаргаж байгаа алдаа юу вэ гэхэд бас харахаар урт хугацааных байгаад байдаг. За сард та эдгээр зүйлсийг худалдаа авах юм бол 20 мянган төгрөг 30 мянган төгрөг төлөөд явж болно. 30 сарын хугацаатай гэдэг ч юм уу тий. Магадгүй ингээд сая 2 сая төгрөгийн зүйлийг бид шахаад хурдан төлөйгөл бас боломжтой байдаг. Гэтэл өөрт дарамт үүсэхгүйгээр амар байдлаар ингэж явдаг. Эцсийн эцэд урт хугацааны сүлд харахаар нэрэл яг таны хэлсэнчлэн ийм асуудлууд бол гараад ирсэн байдаг. За тэгвэл зээлээ хэрхэн зөв төлөх юм бэ гэдэг энэ бас яриа гарч ирэх хэрэгтэй болов. Зээлээ төлөхний хуваарлтыг яг саяны хэлсэнтэй холбоотойгоор яаж ерөн боловсруулж анхнаасаа тохирох хэрэгтэй юм бэ? За ер нь ингээд мэдээж та зээл авч байгаа тохиолдолд банк одоо санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулж байгаа учраас зээлээ та яг хуваарийн дагуу төлөх ёстой цаг хугацаанд нь одоо бүрэн одоо хэмжээгээр нь төлж дуусгах ёстой. Мэдээж одоо боломжтой бол тий өөрөө ингээд тооцоолж үдээ санхүүгийн нөхцөлөөлөө тооцоолоод боломжтой бол хуваараас нь өмнө төлж барагдуулах юм бол таны төлөх одоо зээлийн төлбөрийн хэмжээ бол багасах юм боломж байдаг байгаа. Хоёр талтай ойлголт байгаа юм тий. Сайн талаас нь харуул сайн байгаад байдаг үр дүнтэй. Муу талаас нь харах юм бол ямар үр дагавруудыг бас авчирч болох юм бэ гэдэг энэ хоёр тал дээр нь та бас харьцуулаад нэг ярихгүй. Яг зөв. Тэгэхээр зээлийг хэрвээ бид нар зөв ашиглавал энэ маань боломж олж хувирдаг. Хэрвээ буруу ашиглах юм бол одоо өрийн дарамт санхүүгийн хувьд эрсдлийг бий болгодог гэж үздэг байгаа даа. Яаж одоо хэрхэн зээлийг боломж олгож хувирах вэ гэхээр зээлийг та ирээдүйд зөвхөн одоо орлого бий болох зүйл зарцуулах хэрэгтэй гэж ингэж санхүүгийн одоо хувьд бол үздэг. За тэгэхээр тухайлах юм бол бизнесийн хувьд үйл ажиллагаагаа сайжруулах, өргөжүүлэх, за хөгжүүлэх гэдэг юм уу, хувь хүний хувьд боловсролтой өрөнгө оруулах, аль нэг ур чадвараа сайжруулахад та зээлийг ашиглах юм бол ирээдүйд одоо тухайн зээлийг хүүгийн хамт одоо эргүүлэн төлөх хэмжээний орлогыг бий болгох юм их усүр болно. Ийм орлогын их усүр бий болно гэж ингэж харж байгаа. Мөн одоо ирээдүйд үнцийн өсөх одоо үл хөдлөх хөрөнгөнд зээлийг авч байршуулж болж байна. За ийм байдлаар зээлийг ашиглавал илүү одоо боломж маань эерэг талтай зээл маань те эерэг талтай буюу одоо боломж олж хувирж байгаа. Харин одоо эсэргээрээ буюу хэрэглээний зорилгоор олон жижиг зээл авах. За тэгээд үнэхээр шаардлагагүй тохиолдолд те шинэ загварын утас гарлаа гэх хүмүүс ингээд заавал түүнийг одоо зээлээр худалдаж авах гээд ингээд байдаг те. Ийм байдлаар одоо зээлийг авч ашиглах юм бол энэ маань одоо хуримтлагцаар байгаад өрийн дарамт санхүүгийн одоо төлбөрийн ачаалал те бүр цаашлаад ингээд урт хугацаанд бол ийм сэтгэл зүйн асуудлыг хүртэл хувьд бол бий болох боломжтой байдаг ба. Одоо зээл дотроос хамгийн бага хүүтэй гэж хэлж болно. Одоо ипотекийн зээл биш байрны зээл тий. Үүн дээр зарим тохиолдолд хүмүүс хугацаагаа ипотекийн зээл авч явж явах хугацаанд хурдан төлөх гэж хичээгээд байдаг тий. Илүү хурдан төлөлтөөр ингэж шийдэх гээд байдаг гэд. Үүн дээр бас анхаарах ёстой зүйл байгаа юм шиг харж байсан л да. За ерөнхийдөө болохоор ипотекийн зээл ингээд зээл дотроо ингээд хүүгийн хувьд харахаар хамгийн бага хүү. Тэгээ ингээд жил болгон инфляци өсөж байгаа. Үүнтэй холбоотойгоор ингээд харах юм бол ипотекийн зээл бол хөрөнгө оруулалт болж хувирж байгаа. Тэгэхээр би өмнө нь бас яриандаа дурдсан те. Үнэхээр одоо зээлийг та үл хөдлөх хөрөнгөнд ингээд байршуулад тэр үл хөдлөх хөрөнгө маань одоо зөв байршилттай ирээдүйд үн цэнэ өсөх бол энэ маань зөв юм сонголт буюу зээлийн одоо боломж олж хувирж байгаа. За хамтдаа үзэгчтэй авахындаа баярлалаа. Бид энэ хэсэгт хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг бизнесийн сургуулийн багш Ариун Болдыг урьж ярилцлаа. За үргэлжлүүлээд та бүхэндээ нийгмийн даатгалын ерөнхий газраас бэлтгэсэн санхүүгийн зөвлөгөөг хүргэж байна. За нийгмийн даатгалын ерөнхий газраас хүргэж байгаа зөвлөгөө болон маань эхэлж байна. За энэ удаагийн зөвлөгөө болонгаараа нийгмийн даатгалын сангаас олох тэтгэмжийн тухай ойлголтыг хүргэнэ. За ер нь тэтгэмж гэж юу юм бэ? За тэтгэмж гэдэг нь нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагчид хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд за жирэмтний болон амралтаа эдлэх тохиолдолд за мөн ажилгүй болоход өөрт нь за нас ороход түүний гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг бол тэтгэмж гэж хэлнэ. За эхний тэтгэмж маань хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмж. За тэгэхээр энэ хөдөлмөрийн чадвараа төр алдсан тэтгэмжийг ямар даатгуулагчид олгох вэ? Өөрөөр хэлбэл түрүүн хэлэлцэнчлэн нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагчдод бол тэтгэмжийг олгоно гэсэн байгаа тийм. Тэгэхээр хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмжийг за даатгуулагч хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнө дараалсан 3 ба түүнээс дээш сар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг
төлсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвараа төр алдсны тэтгэмжийг бол авах хэрэгтэй. За тэгэхээр тухайн даатгуулагч маань 3-аас 59 сар шимтгэл төлсөн бол 50%-аар тэтгэмжийг тооцох нь байна. За 60-аас 119 сар шимтгэл төлсөн тохиолдолд 55%-аар, за 120-аас 179 сар шимтгэл төлсөн тохиолдолд 60%-аар, за 180 ба түүнээс дээш тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд 75%-аар тухайн даатгуулагчийн тэтгэмжийг бол бодож олгодог байх нэ. За хоёр дахь тэтгэмжийн төрөл маань жирэмсний болон амралтсны тэтгэмж байгаа. Тэгэхээр тухайн даатгуулагч маань жирэмсний амралт эдлэхийн өмнө буюу нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн. За жирэмсний амралт авахын өмнөх 6 сарнд тасралтгүй тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд даатгуулагч маань жирэмсний болон амралтсны тэтгэмж авах эрхтэй. За жирэмсний болон амралтсны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн 12 сарын цалин хөлс ба түүнтэй адилдах орлогын дунджаас 100%-аар тооцож 120 хоногийн хугацаанд ихэр бол 140 хоногийн хугацаанд тухайн тэтгэмжийг тооцож олгодог. За жирэмсний болон амралтсны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцдог. Өөрөөр хэлбэл 120 хоног, 140 хоногийн хугацаанд ногдох ажлын хэдэн өдөр вэ? Тэр өдрөөр тооцож жирэмсний болгон амралтсны тэтгэмжийг бодож олгодог. За 3 дугаар тэтгэмж нь болохоор нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж. За тэтгэмжийн даатгалыг шимтгэлийг нийтдээ 36 сар ба түүнээс дээш хугацаанд төлсөн даатгуулагч ердийн өвчин болон ахуйн ослын улмаас нас барсан бол түүний ар гэрт нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг бол олгодог. За тэтгэмжийн хэмжээ бол 2025 оны хувьд бол 2 сая төгрөгөөр тогтоосон байгаа. За амьгүй донор болсон тохиолдолд 3 сая 500-аар тэтгэмжийг олгодог байгаа. За энэ амьгүй донор болсон гэдгийг бол эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан тодорхойлтыг үндэслэж нийгмийн даатгалын байгууллага уг тэтгэмжийг олгодог байгаа. За дөрөв дэх тэтгэмж нь бол ажилгүйдлийн тэтгэмж байгаа. Даатгуулагч тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийт 24 сар ба түүнээс дээш хугацаанд, за үүнээс ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 9 сард нь тасралтгүй шимтгэл ажилгүйдлийн шимтгэл төлсөн тохиолдолд ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгодог байгаа. За ажилгүйдлийн тэтгэмжийг 24-өөс 59 сар төлсөн даатгуулагч маань 50%-аар, за 60-аас 119 сар төлсөн тохиолдолд 55%-аар, за 120-оос 179 сар шимтгэл төлсөн тохиолдолд 60%-аар, за 180 ба түүнээс дээш хугацаанд ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг төлсөн тохиолдолд 70%-аар тус ажилгүйдлийн тэтгэмжийг бодож олгодог. За тухайн даатгуулагч маань эрх үүссэн тохиолдолд хаана хандаж тэтгэмжээ авах вэ гэхээр тухайн даатгуулагч маань за нийгмийн даатгалын байгууллага буюу байцаагчид хандаж болно. Эсвэл захимаар төлбөрийн чадвар төр алдсны тэтгэмжийг бол эмнэлгийн хуудас бичүүлснээс хойш 4-7 хоногийн дотор хүндхэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор, за жирэмсний болон амралтсны тэтгэмжийг эмнэлгийн хуудас авснаас хойш 4-7 хоногийн дотор, за хүндхэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор. За нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг бол даатгуулагчийг нас барснаас хойш 6-7 хоногийн дотор, за хүндхэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор, за ажилгүйдлийн тэтгэмжийг бол ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагч ажлаас чөлөөлсөн тухайн ажилгүйдлийн шийдвэр гарснаас хойш 4-7 хоногийн дотор, за хүндхэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор бол харьяалах дүүргээ нийгмийн даатгалын газарт за захимаар болон бичлэн хүсэлтээ өгж болно. За нийгмийн даатгалын байгууллага уг хүсэлтийг хүлээж авснаас хойш за хөдөлмөрийн чадвараа төр алдсны тэтгэмж болон жирэмсний амралтсны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмжийг бол 14 хоногийн дотор шийдвэрлэн тухайн даатгуулагч тэтгэмжийг олгодог байгаа. За нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг бол 72 цагийн дотор нийгмийн даатгалын байгууллага шийдвэрлэж тэтгэмжийг олгох ийм хуулийн зохицуулалттай байна. Хувь хүний санхүүгийн төлөвлөлт гэдэг бол зүгээр нэг мөнгө хадгалах, эсвэл төсөв гаргах үйлдэлийн нэр биш юм аа. Энэ бол хүн өөрийн орлого зарлагаа ухаалгаар удирдах, ирээдүйд гаргах санхүүгийн шийдвэр бүрдээ хяналт тавих чухал хэрэгсэл юм. Өрх гэр хувь хүн бүрийн гаргадаг шийдвэр бүр тодорхой хэрэгцээг хангаж, тодорхой зорилгод хүрэх үз төлөвлөгдсөн байх ёстой. Сайн төлөвлөгөөтэй санхүү гэдэг бол ирээдүйд учирч болзошгүй тодорхой бус байдлыг, за мөн эрсдлийг бууруулж, санхүүгийн аюулгүй байдлыг баталгаажуулдаг юм давуу талтай. Ингэсээр хүн өөрийн амьдралд илүү тайван байж, илүү сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлдэг юм шүү. Өнөөдрийн дугаартай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай.